ээлжид бус 8 дугаар хуралдааны 2 дугаар хэлэлцүүлэг бол яг одоо явагдаж байна. За нийслэлийн 2026 оны төсвийг бол яг одоо манай бүлгийн дарга өргөн барьж байна. Нийслэлийн 2026 оны төсвийн орлогыг 4.6 их 80 буюу 2025 онд энэ оонтой харьцуулахад 9% өсөлттэйгээр нийслэлийн эдийн төлөөлөгчтэй бол өргөн бариад байж байна. За энэ нь өөрөө Улаанбаатар хотын суур эдийн засагт хэлж байгаа Улаанбаатар хотод том мега цэцлүүд хэрэгжиж байгаа. Дээрээс нь 2026 онд ирэх жил багш эмчний цалингийн өсөлт зэргийг тооцоолон бид нар 2026 оны нийслэлийн суурь орлогыг 4.6 их найтаар бол тооцсон байж байгаа. За үндсэн зарлагын хувьд гэх юм бол 1.5 их найтай урсгал зардалтай. Урсгал зардлыг бол бид нар энэ онтой харьцуулбал 6% бууруулсан. Төрийн хэмнэлтийн тухай хууль болон засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу цомтгол хийж бууруулсан байж байгаа. За хөрөнгө оруулалтын хувьд бол 2 их найдын үндсэн төлөвлөгөө байж байгаа. 2 их найдаас 461 тэрбум буюу шинээр 167 төсөл арга хэмжээг шинээр тавьж байгаа. Үлдсэн 1.2 их найд нь бол үндсэн шилжиж буюу өмнөх онуудад ихэлсэн том ажлууд байж байгаа.